어떤 сургуулиуд та нарын ягаад сургууль? Нэг эмэгтэй хүн байгаа. Нэг эмэгтэй хүн байгаа юу? За. Тэр бүгдээр ингээд адилхан тассан юм уу? Угаасаа ингэж мод тассан юм уу? Мод. За. Юу яаж би та энэ сургуулсан ах эгч нар нь болохоор зэрэг удирдлагын академиэд танаа одоогийн хойлттой гэдэг нэг гоё саарл сургууль гэдэг мэдхүү. Тэгээд тэнд бүгдээрээ сурдаг академийн сонсогч нар, багш нар, ажилтнууд байгаа шүү. Заа багш нар. Тэгээд энэ сургуулийн ах эгч нар маань бүгд ах эгч нар нь бас нийлээд та нарт бас ингээд нэг өдрийг бас ингээд та нартай уулзаад ингээд хамт өнгөрүүлээд гарын бяцхан бэлэг барих гад тэгээд ирсэн баггүй юу? Энэ үйл ажиллагаанд маань нийт одоо 200 гаруй академийн сонсогч нар оролцсон. Тэгэхээр та нар бас хичээлээ сайн сураад тийм ээ тэгээд манай сургуулийн сургууль сураад тэгээд өшөө бас тийм нийгэмд авч тусдаа сайн хүмүүс болоорой гэж ах эгч нарын зүгээс хүсэж байгаа шүү. Тийм. манай бидний ирээдүйн хойч үе тэгээ одоо та нар бол бидний одоо хөгшөрсөн та нар бол том сайхан залуучууд болно шүү дээ. Энэ Монгол улс гэдэг юм чинь та нар авч явах болно. Цаашлаад ийм байгууллагт магадгүй та нарын хэн нэгэн чинь ажиллаж магадгүй тийм. Одоо би бас ийм байсан чи ийм хүмүүсд би туслаж гэдэг юм. Ямар нэгэн байдлаар та нар том болоод нэг өөрөөсөө хүссэн зорьсон мэрэгчтэй гэдэг шиг ажиллаж таарна. Тийм учраас та бүхэн ерөнхийдөө бол энэ гадаа голомжинд байгаа энэ Монгол хүн болгонд чинь бие биенийхээ төлөө санаа зовдөг, та нарын төлөө санаа зовдөг хүмүүс байдгийн шүү. Тийм учраас та бүхэн бас өөрснөө ч гэсэн сайн санджтэй нэг нэгэндээ сайн санаж явуулж байгаарай. Битээ биенийхээ муудалцаж тэ нэг нэгнэргөө уурж тэгж янз бүрийн айсан гарахгүйгээр ерөнхийдөө бол бидний төлөө гэсэн хүмүүс хаа сайгүй байдаг гэдэг ойлголтыг маш сайн толгойдоо суулгаж өгөөрэй. Тэгээд эдгээр номтой сайн хүмүүс болохыг хүсье. Бид нар бас магадгүй энэ жилээс үргэлжлүүлээд дараа жилээс энэ ангийнхан чинь үргэлжлүүлээд цаашаа өөр юм байгууллагаас гадна бас өөр газар одоо шоромж гэдэг юм уу тэгээд асрамжийн газруудад хүүхдүүд бас байгаа шүү дээ. Тийм хүүхдүүдэд бас туслах арга хэмжээнүүдийг ингээд зохион байгуулад явна гэж байна. За энэ ч одоо танай байгууллага дээр ажиллаж байгаа Дэлхийн зүүн гэдэг байгууллагаас нэг ах ирсэн байна шүү дээ. Энэ ах чинь хүртэл олон зуун мянган хүмүүсийг төлөөлөөд энэ чинь та нарыг харахад ганцхан хүн шиг харагдаад байна. Тэгсэн мөртөө энэ хүмүүсийн чинь цаана олон зуун мянган энэ өөрөөсөө Монголд байгаа бүх том хүмүүс чинь та нарын төлөө гэж сэтгэл гаргаж байгаа шүү гэсэн үг байхгүй юу? Тэнийг бас та нар ойлгоорой да. Тэр доогуур ойлгож байна уу? Тэр бүр нор. Одоо цаанаас чинь том ахмаас гоёх шиг байна. Ингээд энэ чинь янз бүрийн юм яриад би энтэйгээ ингээд хойч хай гээд ахгүй дүүнэрээ бас цаад сургаад дүүнэрээ бас сайн хүн гоё хүн болох талаас нь бас харж хандаж байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрнгүү нэг байшин дотор өнөөдөртөө нэг байшин дотор байна. Маргааш санаа том болсон өөр газар очиж ажилласан. Тэгвэл өнөөдөртөө ямар ч үс энэ дотор байгаа хугацаанд энэ дүүнэртээ туслаад чадах юм байвал зааж өгөөд тэгээ юм түнцээ сайхан байгаарай. Тийм учраас одоо өнөөдрөөс эхлээд яг энэ цаг мөчөөс эхлээд дотроо байгаа бие биентэйгээ одоо яах нь бүхээр зэрэг сайхан харьцаж бие биендээ туслаж дэмжиж сайн үйлсийг өөрөөсөө эхэлж хийх ёстой гэж ойлгож байна гэсэн. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Манай академийн бүх оюутнууд, манай багш бүгдээрээ та нарын одоо зөв дандаа сайн сайхныг өрөөж та нарыг харьцаах болно. За баярлалаа.
3 2 1. За баярлалаа. За тэгээ дараа дахиад уулзъя. За. За одоо багш нарыг заяа. Дараагийн хайж тоглосон.